За guys, MyCast-ийн 4-р дугаар эхлэх бэлэн болсон байна. За, уран дулаан цаг болсонтой холбогдуулан бидэд бичлэгээ гадаа эхэлж байна. За, бидэд 4 сард хийсэн ажлууд гэх юм бол ерөнхийдөө UNICEF, SCAF гэх том байгууллагын төлөөллүүдийг сургуультаа урьж авчирсан байгаа. За, тэгээд бидэд бас 4 сард хамгийн ихний ажил бол улаан улсын санаачилсан дэлхийн өдөртэй нэг өдөртэй холбогдуулан сургуулийнхаа ойр орчмын хогнуудыг түүсэн байгаа. За, хэдүүлээ орж энэтэй холбогдуулан хүмүүсийн сэтгэлийг сонсгоё. За, тэгээд сэтгэл авахаар 14-өөс сурагч Төмүүд ирлээ. За, сайн байна уу? Сайн байна уу? За, одоо нөгөө нэг цэвэрлэгээс дэлхийн өдөр байгаа шүү дээ. За, тэр өдрөө одоо сургуулийн ойр орчмыг цэвэрлсэн. Тэр өдөр ямар өдөр байсан бэ? би бас яг цэвэрлэгээ гэж юу бодоол байсан. Гэхдээ яг одоо энэ улаан ус яг санаачилсан яг гадаах орчноо цэвэрлэхс юу бол надад маш их таалагдсан. Яг одоо ингээд орчингоо харахад цэвэрх ямар ч хог байхгүй, тоос шороо байхгүй болохоор амар баяртай байна. За, ерөнхий ямар төрлийн хогнууд нэлээх байсан бэ сургуулийн ойр орчмоо? Ер нь нэлээ их нөгөө төмөр, арматур, тамхины иш, ялангуяа баахан тамхины ишнүүд л ер нь бас. Ер нь одоо ингээд дэлхийн өдөр тохиолдолд одоо хүмүүс төрөн хог хаяхын тухай ерөнхий ямар хуу гэлмээр байна. Одоо ер нь хогоо гадаа биш тий. Хогийн савндаа игээд англиад ингээ хаяа сурч байна. Одоо энэ гадаад талбарч бас хүмүүс цэвэрлдэг бас тэр хүмүүсийг бас бодох хэрэгтэй байна. За. За, ерөнхий ер нь дэлхийн өдрөөр манай сургуульд иймэрхүү үйл ажиллагаа явуулсан. За, тэгээд одоо дараагийн үнээсээ сэтгэлээ сонсгоё. За, 4-р сард мөн манай сургууль шинэ нэгэн байгуулалттай болсон. За, энэ юу вэ гэхээр манай сургууль энэ талбайда хөл мөнгөний талбай байгуулагдсан. Тэгээд очиж ямар хоосныг харцгаая. Одоо хүн байвал очиж юм асууцгаая. Сэтгэл ямар хаагааг асууцгаая. Одоо юудсан гарцгаая. Манай сургууль хөл мөнгөний талбайтай болсон сэтгэл ямар хөө? Ер нь гоё. Гоё. Хөл мөнгөний талбайтай бас одоо давуу талууд юу вэ? Одоо дотор тоглохоос илүү гадаа салхи, агаар салхины тоглох нь биед бас сайн л гэж бодож байна. Тийм. Одоо хөл мөнгөний талбайд нэлээд хөөрхөн том талбай гүүхэд гэсэн ерөнхий сайн шүү дээ яхахгүй. За, хөл мөнгө тоглохтой та өөрөө. Ер нь тоглолоо. Тоглох. Тий. Хөл мөнгө тоглоход биед яхахгүй хэрэгтэй шүү дээ. За. Би хөл мөнгөний талбайтай болсон. Би энэ хөл мөнгөний талбайдаар тоглож үзээгөө. Одоо тоглож үзнэ. Одоо би хөл мөнгө тоглож үзүүлэхөө гэж. Цугарч харуулаа. Яна бөмбөг авахлаа би одоо хүүхдүүдээс бөмбөг уламөрг авахгүй. За одоо Гүү. Хашаа гүү. Бөмбөг ирэхгүй. Бэж андаас бөмбөг улаана. Андаас бөмбөг улаана. Хичээ. Үхлээ. Ямар хэцүү спорт вэ? Ой, та юу вэ? Хэцүү спорт байна. Үнэхээр хэцүү спорт байна. Одоо болио. Би ингэж хумилation авмааргүй байна. Энэ зүйлийг тосоосоо. Болио. Ингэж манай сургуулийн хөл мөнгөний талбай юмх байлаа. Пис. Одоо явж манай сургуулийн нөгөө том спортын одоо гол ухагтун буюу сагсан мөнгөний заалан бас эхлэн гарсан байгаа. Одоо тэнд очиж би сагс тоглохгүй шүү гэхдээ би зэн тэр заал руу явцгаа. За, манайх шинэ заалтай болсон. За, шинэ заалынхаа сэтгэлдлийг одоо ямар хүч сэтгэл байгаа гэдэг хүүхдүүдээс тоглож байгаа хүүхдүүдээс асууцгаая. Энд хүмүүст бөөндөж байна. За, сайн байна уу? Сайн байна уу? Хэн блэ? Манд 2. За, шинэ зааландаа орсон шүү дээ одоо. Ямар хөө? Гоё. Сэтгэл. Амар гоё юм. Тэгээд засалгаанаар заалан дээр ирж тоглож болж байна. Заал амар утсаар болохоор байна. За. Ерөнхий гоё юм уу? Тэг гоё. За, ерөнхий тэгээд хүмүүс одоо ингэ шинэ заал орсон. Одоо ингэ хүүхд болгол тэгээд заал саяхан орсон болохоор ингэ ямар хөө гэдэг туршаал байж лээ. За, сэтгэлдлүүд ерөнхий юмрх байна. За, хэдүүлээ дараачийн хүмүүс жараагаа авцгаая. За, 4 сард мөн Монгол улс дээр 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд хэл бичгийн шалгалт явсан. За, хэл бичгийн шалгалт ерөнхий ямар хөө үйл явдал болсон гэсэн сэтгэлдлүүдийг хэдүүлээ авч одоо 11 дуурайнгээс орж 11 дуурайнгийн хүүхдүүдээс асууцгаая. За, та хэл бичгийн шалгалт өгсөн үү? Өгсөн. Ямар хөө байсан? ер нь гайгүй амархаас Өөртөө итгэлтэй нөө. итгэлтэй. Эцэн гэдэгт итгэлтэй нөөс. Итгэлтэй нөө. За. Аль сэдвийнх нь нэр юу байсан бэ? Миний мөрөд миний зорилго юм байна.
Эний ер нь бэлдсэнс жоох хэцүү байсан уу? Ерөн гайгүй ерөн амархан доо. Амархан доо. За одоо тэгвэл хариуд ер нь тэнцэн байх гэж бодож байна таны одоо ингээд сэтгэлээс асуу. За одоо хэдүүлээ бас танангаас асууцгаая. За ер нь ямар хөө байсан бэ? Ер нь бол дайжгүй байсан шүү. Би аюу сайн юмнуудаа ойлгоод тэгээд аюу сайн хийсэн гэж өөртөө бол бодож байгаа. За ерөнхий одоо хэлж 3 шигтэй шүү дээ. Аль хэсэг нь ерөнхий жоохон нөгөө хэдээс арай хэцүү байсан гэж санагдаж байна. Задгай даалгавар нь л жоохон хэцүү байсан да. Бусд нь бол гайгүй байсан. Одоо хариу унтахгүй гарч гарах гэж байна шүү дээ. Тий. Ер нь өөрийгөө тэнцэн гэж бодож байна яхахгүй. Тий тэнцэн гэж бодож байгаа. Хэд гэж бодож байна. Ерөнхий. Ерөнхий юу? 700 юм уу? За 700. За ерөнхий хүүхдүүд нэлээд амархан байсан ч гэж яг би хэлэхэд хэцүүлэн л. Гэхдээ ерөнхий хүүхдүүд гайгүй гэж хэлж байна. Тэнцэн гэдэгт итгэлтэй байна. Манай ангийнхан бас өгсөн байгаа. Манай ангийнхан бас тэнцэн баха. Манай ангийнхан тэнцэн. За одоо дараагийн үйл явдал юу болсныг хэдүүлээ явж яриагаа асууцгаая. За сайн байна уу та? За ярилцлагаас эхлэх хүмүүс та өөрийгөө танилцуулж ирсэн болов уу? Сайн байна уу? Нөбөө хүүхдийн сангийн ажилтан Ариун Цэцэг байна. За та эхлээд UNICEF гэх байгууллагын талаар ерөнхий тайлбар өгсөн болсон болов уу? За Нөбөө хүүхдийн сан нь 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том хүүхдийн эрхийн олон улсын байгууллага байгаа. За тэгвэл UNICEF Club гэж яг юу гэсэн үг вэ? Ямар үйл ажиллагаа явуулах газар вэ? За UNICEF Club нь Америк, Канада, Хонконг, Австрали зэрэг улсуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сурагчдын одоо идэвх оролцоог дэмжсэн одоо клуб байгаа. Тэгээд Монгол маань 5 дахь орн болж орж байгаа. 2025 оны энэ хичээлийн жилээс анх үйл ажиллагаа явуулаад одоогоор 1400 гаруй хүүхэдтэй орон даяар үйл ажиллагаа явуулж байна. За одоо тэгвэл ерөнхий UNICEF Club-д ер нь орохын тулд юу хийх ёстой вэ? Яах ёстой вэ? UNICEF Club маань жил болгоны 9 сард бүртгэлээ нээдэг. Тэгээ хүүхдүүд маань өөрсдөө бүртгүүлээд тэгээл болоо. UNICEF Mongolia Instagram хуудасаар бүртгэлээ бид нар нээдэг байгаа. За өнөөдөр бидээс цаг гарган ярьцлага өгсөнд баярлалаа. Манай хүүхдүүдэд ерөнхий мэдээлэл олгосонд баярлалаа. Тэгээд дараа ер нь дахиад уулзалтаа таатай гэж бодож байна. Тэгээд өнөөдөр ярьцлага өгсөнд баярлалаа. За баярлалаа. За ингээд дараагийн ярилцлага авах хүн рүү очицгаая. Тэгээд дараагийн ярилцлага авах хүн дээрээ бид нар ирээд байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу? За намайг Нинжин гэдэг одоо оюутан нүр ам судлалын эхэмж чиглэлээр суралцдаг байгаа. За та бидэрт ерөнхий одоо скаут гэдэг зүйлийг одоо ойлголт тайлбарлаж өгнө үү? За миний хувьд бол скаут гэдэг нь болохоор хүн хүний бодлууд бол маш өөр байдаг. Миний хувьд бол хүрээлэлээ тэлэх өөрийгөө зөв рүү чиглүүлэх одоо ингээд өөрийгөө хөгжүүлэх биеэ даах чадвар гэж юу нь бол скаутыг бол хардаг. За одоо ингээд манай сургууль дээр одоо өнөөдөртөө ингээд тооцоод 2 туудаага ирж байна шүү дээ. Тэгээд ерөнхий үйл ажиллагаа ямар хөө явагдаж байна? Сургууль дээр скаутинг одоо ямар хөө чиглэлээр юм зааж байна? Би болохоор хамгийн ихний оролтон дээр яг ирж исэн хүүхдүүд дээр тэрэн дээр болохоор яг өртөөчлсөн маягаар эхлээд баг капотта хичээл ороод дараа нь болохоор яг дунд ахлах хаусуудад 3 хаустай хичээл орсон байгаа. Өнөөдрийн хувьд бол бас яг энэ дарааллаар яг мөн адил явсан. Гэхдээ яг өдрөөс өдөрч яг нөгөө хүүхдүүдийн харцсан ингээд юм сурчаансан, мэдчихсэн гэж хүсэл тэмүүлэл тийм нүднээс нь яг харагдаад идэв. Тэгээд яг тийм байгааг нь хараад би бас өөрөө хувьдаа яг ойлгож байгаа юм байна. Яг тэгэл хичээл дуслаа баярлаа гэхэд хүүхдүүд мөн адил ингээд надаас урам өгөөд гарахт нь ахаад улам ирэх хүсэлтэй болж гардаг байгаа. За бидэрт яриа өгсөнд баярлалаа. Таны ирээдүйн амьдрал ажилтанд амжилт хүсье. За баярлалаа. Та хоёрт ч гэсэн амжилт хүсье. Тэгээд одоо 12 дахь ангисан тий. Тий төгсөх амжилттай төгсөөрэй. За баярлалаа. Сурвалжлагч Тэмүгэндээ баярлалаа. За 4-р сарын үйл ажиллагаанууд нэг иймэрхүү болж өнгөрсөн байна. За 5-р сард болж байгаа ажил төрөл шалгалт шүлгэнд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За 4-р сард болсон бас нэгэн үйл явдал бол 3-р ангийн бяцхан дүүнер маань
анги дотроо Муурын байшин хэмээх жүжиг хийжээ. За тэрнийхэн талаар хажууд байгаа бяцхан дүүгээс асууцгаая. За сайн байна уу? Сайн. За одоо Муурын байшин гэдэг жүжиг хийсэн гэсэн те таны анги. Тийм. Энэ жүжигд юуны талаар жүжиг юм бол? Би нэгээ ялгаж харьцахгүй байх, би биендээ туслах. Аха. За чи тэгвэл энэ жүжигт ямар дүрээр олцсон бэ? Гахаан ямар зан чанартай дүр юм бол? Сайн зан чанартай. Тэгэхээр сайхан сэтгэлтэй гэсэн үг тийм үү? За одоо чи тэгвэл жүжигийнхаа өөрийнхөө хэлдэг үгнээс бидэд хэл сонирхуулаач. Манайхан цум сайн гох. Маш их баярлаа гох. За ямар хөөрх юм бэ баярлаа. За баярлаа.